орчин дох хүүхдийн эрх. Хүүхэд бүр төрсөн цагаас эхлэн хүний язгуур эрх чөлөөг эдлэх ёстой. Энэ талаар баталсан конвенц хүүхдийн эрхийн тухай хууль зэрэг олон чухал баримт бичиг бий. Хүүхдийн эрх гэж хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих, суралцах, өөрийгөө илэрхийлэх, хайр халамж хүртэх, тэгш боломжтой байхыг хэлнэ. Хүүхэд бүр эрүүл мэндийн үйлчилгээ, хоол тэжээл авах эрхтэй бөгөөд эрэгтэй эсвэл эмэгтэй байх нь огтхон ч хамаагүй. Хүүхэд бүр сурч боловсрол эзэмших хэрэгтэй. Тэд хэн болох, хаанаас ирсэн нь хамаагүй. Хүүхэд бүр хамгаалуулах хэрэгтэй. Энэ нь сургууль, гудамж, тэрч бай тухай гэртээ бүх төрлийн хүчирхийллээс хамгаалагдаж, аюулгүй байх ёстой. Хүүхэд бүрийг эсэн мэнд амьдрах, хөгжөөлөх, хамгаалах, оролцоог нь хангах нь хүн бүрийн өөрөг юм. Хүүхэд хамгаалуулах хэрэгтэй. Хүүхэд бүх төрлийн хүчирхийллээс хамгаалуулах хэрэгтэй бөгөөд энэ захим орчинд ч мөн хамаарна. Хүүхэд хувийн нууцаа хадгалах хэрэгтэй. Хүүхдийн хувийн нууц нь нас, сурдаг сургууль, гэрийн хаяг, нууц зэрэг хамаарах бөгөөд эдгээрийг захим орчимд нууцлах боломжтой байдаг. Хүүхэд боловсрол эзэмших эрхтэй. Дижитал технологи нь хүүхдийн сурч хөгжих, мэдлэг эзэмшихэд тусалдаг. Хүүхэд эрүүл байх эрхтэй. Хүүхэд захим төхөөрөмжийг өөрийн насны онцлог тохирсон контентийг зохистой хугацаагаар хэрэглэж эрүүл байх эрхтэй. Хүүхэд оролцох эрхтэй. Захим үйлчилгээнд бусдын эрхийг зөрчихгүйгээр өөрийн үзэл, бодож байгаа зүйлээ илэрхийлэх, сайн үлсийн төлөө нэгдэх боломжийг олгодог. Хүүхэд мэдээлэл авах эрхтэй. Хүүхэд өөрийн ярьдаг хэл дээр үнэн, зөв, ойлгомжтой мэдээлэл авах эрхтэй. Хүүхэд тоглох, амрах эрхтэй. Хүүхэд өөрийн насанд тохирсон хөгжилтэй захим тоглоом тоглох эрхтэй. Мөн захим тоглоомыг хүүхэд хүссэн үедээ амрах боломжтой байдлаар бүтээх ёстой. Хүүхэд аюулгүй байх эрхтэй. Хүүхэд захим орчинд өөрийн насанд тохирсон зураг, дүрс, бичлэг үзэх эрхтэй. Мөн хор хөнөөл учруулж болзошгүй хүнээс хамгаалуулах эрхтэй. Хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. Хүүхэд амьдралд нөлөөлөх аливаа зүйлийг аав ээж багштайгаа ярилцах, зөвлөлдөх эрхтэй. Хүүхэд бид олон эрхтэйч бүх зүйл эрх биш юм. Заримдаа бид хүслээ эрх гэж андуурч магадгүй. Шин загварын утас ахуулах бол эрх биш, харин хүсэл юм. Хүүхэд бүр амьдралын үндсэн хэрэгцээгээр хангагдах эрхтэй хэдий ч шин загварын утас нь үндсэн хэрэгцээ биш, харин хүсэл юм. Хүссэн хүнээ онлайн найзаар авах нь хүүхдийн эрх биш, харин хүсэл юм. Хүүхэд найзлах, нөхөрлөх эрхтэй ч захим орчинд танихгүй хүнтэй найзлах нь эрсдэлтэй. Танихгүй хүн хүүхдэд муу зүйл хийх магадлалтай. Ангиараа ахуулсан зургаа сторид оруулах нь бусад найзынхаа эрхийг үл хүндэтгэж байгаа хэлбэр юм. Хүүхдүүд хамт зургаа ахуулсан, найз нь муухай гарсан ч тоолгүйгээр өөрийн гой гарсан бол зургаа олон нийтэд сүлжээнд оруулдаг. Энэ нь бусдын эрхийг хүндэтгээгүй, зөвхөн хүслээ биелүүлсэн үйлдэл юм. Зөвлөмж. Захим орчинд өөрийн эрхээ хамгаалаарай. Бусдын эрхийг хүндэтгээрэй. Бусдын эрх зөрчигдсөн бол эцэг их багштаа хэлээрэй. Хүсэл болон эрхээ ялгаж сураарай. Захим орчинд эрсдэл дүртвэл ганцаараа шийдэхгүйгээр тусламж аваарай. Бусдын зураг бичлэгийг зөвшөөрөл авч нийтлээрэй. Хэн нэгэн чамайг захим орчинд гомдоовол аав ээж багштаа хэлээрэй.